Хүртэлсэн нэг байлэр хүн гарч ирэнгүүтлээ. Яг л ингээл Facebook дээр нэг гарчин бичлэгийг л гараад тэр үүсэхгүй шүү. Тийм болохоор яг чамигийн амнаас гарч байгаа үгэнд л итгээрэй. Чамигийн талаар та нар хэн нэгнээс сонсож байсан бол тэрэнд нь битгий итгээрэй. Одоо манай аавыг улсын хурлын гишүүн, чамигийн аавч улсын хурлын гишүүн мэшүүнгээ улсын хурлын гишүүн байхаараа баян байдгийг юм уу? Манай аав ерөөсөө улсын хурлын гишүүн биш. Аав, ээж хоёр хоёулаа одоо та нарын аав ээж гэсэндээ ялгаагүй сард цалин буулаа. Тэгээ цалингаараа амжиргаагаа зээлээ төлнө. Ингээ явдаг байсан миний аав ээж хоёр. Зүгээр сарынхаа цалингаар ингээд амьдраад яг бусад аав ээж нар ямар байдаг, та нарын аав ээж ямар байдаг, манай аав ээж хоёр яг л тийм. Үнээр муухай болохоор л би энэ талаар өөрөө ярьж ижил хүмүүс миний ярьснаар ингээд бодох хэвээр тэгэхээр хүний ярьсан, хүний худлаа ярьсан юмд хүн битээ итгэхээсээ гэсэн тулдаа би одоо яг өөрөө хамгийн эмзэг сэдвээ ярих гэж байгаа байхгүй. Манай аав ээж хоёр бас тийм залуудаач орохгүй, бас тийм айхтар хөгшөндөөч орохгүй гэд бие ингээд онцлогын дараа гадагшаад тийш ингээд тэгэл манай аав хоёр нэр ингээд хөгшөж байгаа юм байна да. Тийм болохоор л ингээд шинжилгээ өгж байгаа юм гэсэн манай аав ингээд хор тавдартай болж онцлогдоод. Ээж маань бол агуу эмэгтэй. Одоо манай ээж гэсэн надад маш их санаа тавьдаг. Та нар миний бичлэгийг үзэх юм бол яг тэр шиг аав амар их санаа тавьдаг. Аав ээж хоёр маань байж болох бүх зүйлийг хийсэн баггүй. Бүх эмчилгээ, бүх том гэсэн хаалгаа, бүх хамгийн сайн гэсэн эмч бүх зүйлийг ингээ хийсэн. Данч нэг эмчийн буруутай үйлдэл ингээ болсон. Тийм болохоор аман одоо бидний дэргэд байхгүй байгаа. Одоо ингээд аваа гэдэг хүн байхгүй. Аваа гэд нэг утас руу би залхахад байна уу миний хүүгээд хизээж авахгүй болсон. Аав ээж эсвэл хайртай хүний алдчихсан хүмүүс энийг ойлгоно.